л шүү дээ. Та хоёр бодоо байсан юу? Энэ жоох мяана. Нүд чи яг өнгөлөг байгаа даахгүй. Би дундаар нэг ганц утасны дуудлага авсан. Карго тосостой өмнөөс хөөе болцсон. Тэг нэг л удаа утасны дуудлага авч байгаа. Би бас энэ ганц клиник үзлэг хийж болох байх. За эхлэх үү? Эхлэх юм уу? За. За хүртлээ. За реакшн видео эхэллээ. Өнөөдөр TikTok үзнэ гэдэг өдөр. За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Чамаа цагтаг. Захим жимс пэйж бодноос хүргэж байгаа. За үлээ. Шалт нэг. За. За сайн байцгаана уу? Бүгдэнд энэ өдрийн мэнд хүргэе. Хай. Окей. Реакшн 3 дахь дугаар маань тав хүнд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаараа бид нэр TikTok цувралуудыг эмнэлгийн нөхцөлд хийгдсэн TikTok-ууд дээр реакшн хийхээр шийдлээ. Одоо ер нь бол залуучуудын донд TikTok бичлэг аим гоо тэрийн талаад байгаа шүү дээ, тий. Тэгэл энтэй зэрэгцэл бид нар ч гэсэн эмчнэр ч гэсэн эмнэлгийн нөхцөлд ямар TikTok хийдیں۔ Өгөөгээрээ дамжуулаад ард иргэдээ яаж одоо эрүүл мэндийн боловсрол олгодیں гэдэг утгаар нь гоё хийгдсэн. Одоо ихвчлэн бидний татсан TikTok-ууд дандаа гадаад байгаа. Энийг хараад бид нар бол зарим тайлбарлахын дээр тайлбарлаад зөвлөгөө өгөөд явъя гэж бодож байна. За, эхний бичлэг үзгөө. Окей. За үзье. За, айс арчилгаа. Өдөржин ажиллаж байгаа директортэй ирээд арчилгаа эхлүүлж байна. Хамгийн түрүүнд линз авч байна. Нүрээ будгаа арилгаад линз аваад тэгээ шингэнээр болж. Ерөнхийдөө бол юу юм бэлээ. Линз дүүдэг хүмүүсийн нүд угаач шингэнээр нүдээ угаавал айгуу зүгээр идэм л яа л юм шууд энэ одоо саний бичлэгтэр нэг гараар авчиж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг бохирдол байгаа нэгдүгээр дээрээс нь гараараа биш зориултын чимхүүрээр авсан ч гэсэн бохирдол ордог учраас. Тэгээ нүдний хамбууд игчнээ арилсан ч гэсэн шингэнээр угаахаар шингэн дотор нь амар их бохирдол дахиад үлддэг юм гарч ирээд идэм бэл. Тэгээ тэр нөгөө шингэн бас энгийн шингэн биш. Хөвчүүрээс авдсан шүү дээ. Тийш чимхүүрээр авчих. Би бол нүд рүү хийжээ. Тэр шингэн гэсэн яг нөгөө нүд угаах зориултын шингэн тий. Дотроо найрлага нь бас чийшүүлэгч байдтай витаминтай. Тэгээд зарим нь бол баш багахан зэрэг антисептик бас агуулсан байдаг юм билээ. Тэгээд зориултын уус амлаар хэрэг угаах чийл угаарай. Тэгэхгүй нөгөө карантины уус ч юм уу буцалсан уус ч юм уу тэдэнд чинь ерөөсөө нүдэн тохирохгүй карантинаас ялгарч байгаа одоо яг карантинаас гойж байгаа ус чинь дотроо бас янз бүрийн юунууд агуулсан байдаг шүү дээ тий. Зүгээр линз зүүдгүй хүн ч гэсэн шил зүүдгүй хүн угааж болно өстэй. Болно. Яг л нөө зохины эрүүгийн өрөөслөднөөс сэргийлж болох юм билээ. Гадны бохирдол тоосон зэрэг нямг бүр амарсан цэвэрлээ. Ялангуяа хаврын нөхцөлтэй тийм. Нөө тоос шороо манай Монголын нөхцөлч ямар илээ. Тоос шороо дээрээс хүмүүст амар хэрэгтэй. Тэгээ дээрээс нь нөгөө тэгвэл энэ тоос шороонтой орчинд ажилтдаг. Баярлалаа харшлын эсрэг үйлчлэгтэй шингэн байгууллагатай. Ашилт өрөөлөж бодсон нүдэнд хүрэлцэхээс л одоо нөгөө юу яаж тэрнээс нь тэрийг надад цэвэрлж угааж байна л гэсэн үг лээ. Тийм. Захин дээр цэвэрлж өгч дээрээс. Бүрийн дээр юу баха. Тэгээд энэ эмнэлгийн нөхцөл биш энэ. Энэ баг багт ингээ нүдэн ингэдэг үстэй. Зохио эргүүл айлгаж байна одоо. Тэгээд бид нар чи үзлэг хийхдээ ингэсэн зохио эргүүлжтэй заавал. Гэтэ энэ яг мэрэгжлийн хэмжээр биш зүгээр юм гоо сайхны газруудаар иймэрхүү зүйл бол би хэллээ. Тийм. Зараад хэлсэн. Заавал ингэж цэвэрлэх хэрэг байгаа. Тийм байхгүй шүү дээ. Мэрэгч өөрөө юмаа ялгаруулах юм ялгаруулах. Энэ компьютер хэлж байна. Лазер чинь тий. За энэ чинь бас л нүдэн тэгэл мөн одоо ингэ лазер хийж байна гэдэг чинь тэр нөө сармуусны сүрийг бүглэх аюултай. Лазераас илүү бас нөө шивээс ч өөрөө тасны булчир хаан бүглэрэл үүсэж нөө цохон дотор идэх тасны булчир хаан бүглэхтэй илүү үүсгдэг юм бэл. Тийм болохоор ер нь шивээс бол нэг их зөвлөд бас дээдэггүй. За чихуугаач байна. Энэ чамар олон юмснэр юу гэж хэлвэлтэй өстой мэдхгүй маа ямар амар бохирдол. Тэгсэн нэхээ амар. Үгүй тэгээд бүр ийм болтол нь бас тэгтээ байдаг юм билээ. Тэгээд чулууч зөө хуулах гээд манай чамар олон юм жоо амар их авдсан шүү дээ. Тэр нүг ханд нь хатчаад
автод амир хэцүүдийг хингэрхэн айлмасан юм тэмдэг тийм. Тэгээ нөгөө чихний лаамаа Лагаар сайн соруулж аваад идэв. бах магтаа тэгээ нэг үзлэг хэрэгтэй бас хүмүүс амар орж ирж шүү дээ. Хөөе нэг бичлэгээ ярьж дуусчаа дараа ярьж амжихгүй бол баг цааш яа. Нэг сайхан боол яриг гэхээр зүгээр үргэлжлүүлээ яваалаа гэдэг. Сандрал саах юм байна бүрийг. Райсгад зэрэг. За, ерөнхий бодлоо басны дараа яаж асуусан бэ гэж байгаа юм. Яг унцныхан дараа ийм гурс гэдэг тийм. Унтуулсан үед яаж унтуулж байгаа вэ гэдгийг харуулж байна шүү дээ. Тэгээд Түлхий бацсан гоо. ингэж ордог шүү гэдгийг харуулж байна. Тэгж хаалганд ордог юм. Осоо хүмүүс энийг харуулаа ийм болсон байх юу? Яг багаас нь хаалга мадаа хүндэлсэн тийм. Уусаа чичил жоо хоолой хүндэлээд юм. За дараагийнх нь Фэйсбүүк хөөрхөн гэдэг харуулсан биз дээ. Тийм. одоо ер нь TikTok-ийн юм гоё хэлцэн. Яг ингээд амар хөөрхөн мэдээлэл ингээд хэдэн секунд ингээл хүрчихсэн. Надад сүүлийн TikTok амар гоё санагдаад байна. Чи TikTok-ийн When this happens mid-operation, За Хаалганы эд үед яг ийм юм болвол гинэ. Ариун бэлдээ гэрлээсээ байна. болж ирсэн шүү. Би яг ингээд загнуулчихсан чи хурж ирсэн үү? Нөгөө би гэрэл рүү хурж байгаагүй. Та хоёр идсэн. Гэхдээ гэрэл юм битгий зүгээр юус ч Тийм ариун юм бол хурж ирэх байхгүй. Тэгтээ ингээл игээд штэ нөгөө гэрлээ тохирол гэл тэнгүүт нэг өөр юм болохгүй ингээл авчихсан штэ тэгээ. гэрэл тохируулах амар авьяас шүү дээ. Муу гэрэлтэй газар ингээд хаглаа орохоор гэрэл тохируулдаг нөгөө хүмүүс. Яндаа Хүмүүс л чухал та. гэрэл бас их тохируулж явсаа. Тэр үед нөгөө та нар нөгөө жүжигэн дээр тайзны гэрэлтүүлэгч гээд хүний мэдхүү кинонд юм дээр гардаг шүү дээ. Тэр хүмүүс ямар их бас их хүч хөдөлмөр гаргадаг юм бэ гэдгийг тэр процессор ойлгож байсан би. Хаалганы яг угаасаа дадлага мадлага хийгээд явангат зөвхөн гэрэл тохируулаад хараад зогсож байдаг шүү дээ. Тэр нөгөө жоохон өндөр болохоор нөгөө хурцсайтай. Одоо тэгэл Хурж авчихсан. нэвтрүүлгийн хамтрагч Рото. Өдөр бүр эрүүл, эрч хүчтэй. За энэ анх удаа гараа тоорч ирсэн. Оюутан юм уу те бараг л. Хүм болгоо юм За мэдээ зүйлээ. Амар хоолч уурч бараг өвчнө нэртэй уурлаа. дараа Тэсэл хэмжээ амар хайг орж ирж юм мэдсэн нөө. Гэтэ экзаменээр ингэж хаалганы өрөөл юм мэдэж мэдсэн маск ордоггүй маа. Арай хэтрүүлсэн. Тэгтэл ер нь бас оператор юм чинь даам шүү дээ тий. Тийм даам тэгтэл за дуртай дуугаа сонсдог байгаа жөө. Аах тэгтээ амар тий. гоё дуртай хаалганд орох ус гоё л идэг шүү дээ. Тэгсэн жоох стресс тэр. Унтраагаас надах. When people ask me what surgery is like, I sound Ой like this ортопедик video. яг тэгээ бурхан техникний за ер нь л яг ийм процесс болд юм байлээ. Би бас айд шүү дээ. баг мужаал болт шүү дээ. Хөрөлж Yes, юм this гэдэг. is Тэнийг real. бис яг энэ бол үнэн процесс юм байна. Энэ алхаар зах юм. Үе шилжүүлэн зүйл. Тий, үений хаалганд, хаалганд өвдний үе шилдэг хүмүүс. Бүр зүгээр хадаад бүр яагаад гаахтаа. Тэгээ бүр илүү бас нөгөө энгийн ерөнхий мэдслүүдийг бодвол бас өөр хувцастай байдаг тий. Тий, Үүнийхээ илүү нөгөө асептик тий. битүү орчин. Энэ чинь ясны хаалгач хамгийн бүр амар бас ариу хаалганд байна. Бас л эрэхтэй л юмч байхгүй л эмхтэй юмч байгаа. Чадaltaй. Йоо. Нөгөө хаяа ингээд нөгөө хаалганы дундуур ингээд өөр хаалгаа хүлээж ихтэй өөр өнтрөө ингээд шаагаал гарах нь. Таснаас Би л энэ үений хаалгаар орохоос айдаг. Чих хамар болоо хаалганаас айдаг. яагаад ч юм бол Бас амар юу гардаг шүү дээ. D3? ч гэсэн яг Нет, үнийг нет, мэдэрх. D4. Наш новый тренажер. Да, В наш- нем больше всего Наш разрывов, тренажер. а именно 22. Ер Начнем нь с вами Монголд хангалттай ийм с нөх ушивания хэмжлэрс байдаг Т-образного бол разреза. хайртай Зүгээр гоё дээ. тий. Идет. Сначала Ингээс я соединю хаалгыг л центральные лоскуты вниз при помощи шва по типу Тэгээ донат. одоо яг арьсан дээр Затем ойдол тавьдаг утас зүү маань ер нь ийм байдаг соединять тий.
Яг л ийм бүр хагас дуу хэлбэртэй. Тэгээд Тэгээд нөгөө 8-аас шалтгаалаад бүдүүн нэр ингээд байдаг. Цалц дээр тавих, эрсэн дээр тавих гэдгээс шалтгаалаад бүдүүн нэрээ яг батсных нь хэлбэр хэмжээний ингээд таруул. Нэг яг нэг хийд чиндээ. Манай нүдэнд бол энэс нарийнхан л хэрэгтэй. Нүдний яг сас дээр тавьдаг ойдлын явц бол өснээс нарийнхан 10-т орсон. 10-т. Энэ баг 6-т. Надаас ч тамаш 4-т. Одоо нөгөө яг одоо хүүхэн хараа A pterygium is an elevated, superficial, external ocular mass that usually forms over the perilimbil conjunctiva and extends onto the corneal surface. Битрийг өмнгээд тэгээ энийг заалжгүй авах заалттай байдаг гэсэн үг. Энд чинь ингээд нөгөө зөөлөө хуваалцаад харахтал бошоо таана шүү дээ тийм. харааны Яандаа чандлаас нөгөө нөлөөлж байгаа л. томроод ирэхээрээ төрөөгөө ураад ирэхээр Аслэгч болов шүү. Одоо яг энэ үед ч байгаа чинь нөгөө ерхийн procedure performed to өсгий remove болохоор membranous өөрөө conjunctiva мэдрээд growths зааш iridia from баруун behind. тишаар The зүүн тишаар conjunctiva гэдэг is the clear tissue covering the white part of the eye and the inside of the eyelids. яг хүн Some зүүн cases of хараад a pterygium produce little to no symptoms. Энэ нөгөө зохны хаалгаа хүмүүс амир зохимоход тулаад идчихтэй. Буруу хийх юм шүү бидний аяг руугаа орчихдаг гэстэй. яг нөгөө нэг саалт нэгт Check out Гэхдээ одоо research. ингээд Related ихээч eye problem is ахва махва available байсан at чинь Pavalina тийм Surgical дахиад Center. ингээд нөхөн Feel зэрэг free to visit us or drop a message on our page and contact тэгээд number. нөгөө холбоос орчин бүх юм ингээд ялгахаа болцсон ингээд тэгээд яг давтан орж мороход бол асуудал үүсч Thank болно. you. Have a good eyesight every day. за махуураа Юм хаал авчлаа шүү дээ. Амар сөөрхөн болчихлоо шүү дээ. Асуулч юм ингээд. тэгээ одоо энэ дэр чи сас тавиад оёдл тавина. За ямар нүдний видео татсан юм бэ? яа байсан видеонууд нь тэр шүү дээ. Миний сая ярьсан тий. Тийм ярьсан. That looks pretty gross, but all those white patches are just scabs after tonsils were removed. The surgery is usually done after bad tonsil stones, urine infections, and strep throat. And those white patches will heal within 2 weeks. Яг өнөр мөнөр гагдчих тийм. Хасаны дараа Зүгээр хайраа хоол. Арай. ийм байсан байхгүй. Мөөгөн цэр давхар мохор явж байгаа юм шүү. Хусраад. яг сүлтөмэй Энэ дараа одоо энэ чинь нөгөө юу байхгүй юу? Лакунарны гэдэг үл үү? Тий. Шар удаа шиг тэгээ нөгөө ингээд амруу хөвчдөг гэсэн. Ийм болчихно бол явж болохгүй шүү дээ. Мэдээ чирэг. Энэ бол амар хоолны зөвөр шүү дээ. Энэ нэг мэдээ видео. Энэ катедрийг Тэгээд Дүүс. тэгээд хараад Энэ хүртлээ гараа явуулж ирсэн түүх болгос байна. тийм Нэг жин ихтэй хүмүүс юм эрчим катедр тавих хэрэгтэй тийм. Бас хэцүү. Яаж? Олоход шийсний сувийг олоход аюул төвхтэй байхгүй да. Ямар сони. Тэгээд чи нөгөө ингэ таран хүн чинь ингэ хамаг сул махна ингэ нөгөө хаачдаг тэгээд Эрэгтэй ч эмэгтэй ч хамаагүй юу? за эргэтэй ч арай нэмэгтэй нэг саний нөхшөл тэ бас нөгөө нэг тавих төвхтэй кейс зөндөө багч нөгөө сүмний нэрсэлтэй ч юм эсвэл нөгөө пимоз мөстэй сүү олдохгүй бас бай. ер нь ямар ч үеийн тардалт төр нэм зам тий хаалгаан дээр хүртэл амар хүндрэлтэй тий саагартай таргалтай хүмүүс Аюу. Хараануудыг харуулсан. Бүгдээрээ жүлх шүү гэдэг шүү. Таргалтай нэрээр нисэн утас өснөр яг л энэ байдаг гэж лээ. Тэгээ нүмер амар том тий. Тэгээ эрзэн бэлэн хүртэл нөөц байхгүйгээд амар том байлаа болчихлоо. Халаад надад шүмцээ. 6 хагас өмсдөг хүнд 7 хагастай бэлэн өмсөх юм л тэгээ. Яа, заа. Энэ үрээд ингээд бичлэгнүүд дууслаа. Дууссан мó. Энэ удаагийн дугаарыг хүлээн авч үзсэн та бүгдэд маш их баярлалаа. Дараагийн дугаар уулзъя. Баяртай. Баярлалаа. Эрүүл үцгэлэнтэй нүдний нууц. Эрүүл нүд
гэрэлт ирээдүй. Вирото. Loto.